Есүс Христийг төрөхөөс олон зуун жилийн өмнө Израилийн ард түмэнд нэгэн зан үйл, нэгэн тахил, мөргөлийн зүйл хийдэг байсан. Хүмүүс гимээ хийчгээд нүглээ яаж цайруулах вэ? Яаж уусгах вэ? Яаж би гимгүүд тооцогдох уу гэдэг тийм зүйл хайжсэн. Тэгээ Бурхан тэдэнд өөрийнхөө төлөө 1000 удаа уучлаарай гэж хэлэх. Түмэн удаа, олон зуун удаа мөргөж явах. Олон маань тарин унших. Агуу хүчит гоёндын ажил үйлсүүдийг хийх. Энэ их олон юм зүйлсүүд, энэ их олон гавьяа шагнал бүтээмж байгуулалтаар хэн нэгэнд гимэн нүглээ цайруулна гэдгийг боломжгүй гэдгийг Бурхан хэлчихсэн. Ингэж хийгээд ч Бурханы өмнө хүмүүсийн гим нүгэл цайрах боломжгүй байсан. Харин гимээ цайруулахын тулд гим нүглийн төвнөөс нэгэн төлөөс төлөгдөх ёстой байсан. Ягаад гэвэл нүглийн хөлс нь үхэл байсан. Нүгэлтэн заавал үхэхээр оногцсон. Тэгээд Израилийн ард түмэн, Бурханы ард түмэн тэрхүүн тахилч дээр очдог. Очихдоо тэд нар амтны цустайгаар очдог. Амтны тэврээд очдог. Тэгээд тэрийг тэнд нялгын газар няталдаг. Тэгээд тэр цусыг нь цацаад тэгээд тэр цасан цусаас нь болоод ингээд нүгэл маань ариусгагдаа би одоо гэмгүүд тооцогдоо гэдэг энэ зан үйлтэй явдаг гэсэн. Ариунаас ариун газар жилд нэг л удаа эвлэрүүллийн өдөр тэрхүүн тахиж ордог байсан баг. Тэр өдөр тэр орохдоо өөрийнх нь гим нүглийн өмнөөс цустай бусад ард түмний өмнө гим нүглээс цустай ордог гэсэн. Тэгээд тэр цусыг аваад яадаг байсан бэхээр зэрэг 7 удаа эвдрүүллийн таган дээр гэрээний авдар дээр сүрчин цацдаг байсан. Энэ нь өнөөдөр Есүсийн сүүлчийн 18 цагт тэр 7 удаа цус асруулахыг зөгнөж байсан. Есүс рүү чиглэж байсан. Есүс энэ бүх зүйлүүдийг яг өөрөө гүйцэлц. Тэр бол хүн төрлөختний төлөөх гим нүглийн тахилын хураг байсан. Хүн яаж гимээ цайруулж болох вэ? Бурханы өмнө яаж Бурхантай эвлэрч болох вэ? Нэг л арга зам, нэг л мэрэгэн ухаан, нэг л хүч чадал байсан нь Есүс загалмай дээр яг энэ хураг адил, тагтаа адил, бух адил ямар нэгэн амтны тэр цусыг асруулж хэн нэгэн цацаж ариусгаж жисэн шиг энэ зүйлийг нэг удаа хийсэн байна. Тийм учраас бид нар өнөөдөр Бурханы өмнө яаж өөртөө зөвхт гэж тооцож болох вэ? Аава би өөртөө ийм гавьяа байгуулсан. Би тэнд их сайхан хандсан. Би тэнд стенэр байгаагаа илүүчилсэн. Би байгаагаа бүгдийг өгсөн. Би ийм буйны ажил хийсэн. Би ийм ирчнөө гоё юм хийсэн. Одоо би таны юм зөвхт тэмээ аваа. Та намайг хайрлан тэ гэж хэлэх. Харин би Есүсийн улмаас, Есүсийн тэр асгасан цуснаас болж би Бурханы өмнө зогсох, би өөрчлөгдсөн, зөвтгөгдсөн, ариусгагдсан, гимгүүд тооцогдох тийм боломжтой болсон юм аа. Амен. Энэ л бидний зүрх сэтгэл дотор орох юм бол энэ Бурханы цөм хүч чадал байна. Та нар Бурхан эцгийн урдаас харсны дагуу сүнсний ариусгалаар Есүс Христ дуулууртай байх болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ гэж. Бид нар яахын тулд сонгогдсон гэж байна? Түүний цусаар цацуулахын тулд. Есүс Христэд дуулууртай байхын тулд, сүнсний ариусгалаар ариусгагдахын тулд. Тэгээд Бурхан урдаас харсан тэр төлөвлөгөөний дагуу энэ зүйл болж байгаа. Бурхан ингээд юм хийж байгаа, явж байгаа. Бид нар ингээд заримдаа хүн ингээд юм хийж байгаа болохгүй болохоор нь аргаа өөрчилдөг, тактикаа өөрчилдөг, стратеги өөрчилдөг л дөө. За энэ болохгүй юм байна. Ингээд үзээгээд ингээд бид нар ингэж явдаг. Бурханы төлөвлөгөө бол хизээч тийм биш. Тэр бүр ертөнцийн суурьас, бүр урдаас бүр энэ төлөвлөгөө түүний дотор байсан. Тэр гинэд яана ийм болно гэж би мэдээгүй штэ гэдэг тийм Бурхан биш. Энэ их хэс юм уу гэсэн тийм Бурхан биш. Тэр бүх зүйл түүний дотор байгаа. Бүх төлөвлөгөө түүний дотор байсан. Тэгэхээр загалмай бол Бурханы агуу төлөвлөгөө юм аа. Бид нар гим хийн гэдгийг мэдчихээс, бид нар гим дунаад, бид нар биеийг аалж, завхааж, хүчрхийлж, бид нар өөрсдөө хүсдэггүй нэг юм өөр нэгэнд хийж
Ийм зүйл болно гэдэг. Ингэж гимн өшөө хорслоор гим ингэж үржин дэлхийд дүүрнэ гэдгийг мэдчихсэн. Харин энийг цайруулах боломж, энийг ариусгах боломж түүний хүүгийн цусаар бидэнд өгөгдсөн юм аа. Тийм учраас эцэг биднийг урдаас сонгосон. Есүс Христийн цусаар зарцуулахын тулд тэр биднийг сонгосон юм аа. Үүнд итгэсэн хүмүүс өнөөдөр Бурханд итгэлийнхээ дагуу тэр шагналыг хүлээж авдаг юм аа. Амен. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн түүнийг санагтун. Шүд зумаар өдрүүд байдаг. Яа да ийм байж болох юм уу гэдэг тооцоолоогүй хар бараан өдрүүд бидний амьдралд ирдэг. Ухаан дутдаг, хүний гар дутдаг, хүчин мөхөс дутдаг, сайхан зөвлөгөөнүүд дутдаг, сайхан мэрэгэн ухаанууд дутдаг. Хин нэгний хүч, хин нэгний оролцоо, хин нэгний заавар дутдаг. Тийм өдрүүд бидний амьдралд олонтоо ирдэг. Тэгээд Есүс Христ энэ загламаа дээр цовдлогдохдоо, ташуурдуулж явахдаа, гүтгүүлж явахдаа, доромжлуулж, нулимүүлж байхдаа, хаягдаж, ганцаардаж, гээгдэж явахдаа тэр энэ эсэргүүцлүүдийг твцсэн юм агч. Тэр яаж твцсэн бэ гэхээр тэр бүх зүйлсийг Бурхандаа найдсан итгэлээр твчиж чадсан юм. Тийм учраас өнөөдөр бидний амьдралд ийм олон 10 өдрүүд ирэхэд яандаа гэсэн тийм өдрүүд тооцоолоогүй, бодоогүй тийм өдрүүд бидний амьдралд ирэхэд бид нэг санах юмтай. Үлгэр дуурайлалтай. Сая яг үйл өмнө хэлсэнтэй ингээд зуураад ингээд тавихгүй байх. Есүс ингэжсэн юм чинь би ингэх болно гэдэг. Тэр итгэлийг, тэр зууралтыг Есүс Христ загалмаа дээр бидэнд харуулсан. Энэ бол бидний үлгэр дуурайлал юм аа. Бид нар эндээс төрөл бүрийн хагцад зовлонг, төрөл бүрийн өвчин таглыг, төрөл бүрийн доромжлол гүтгэлийг, төрөм зүйлийн тэр ганцаардыг, гүтгэлгүүдийг бидэд хүлцэн твчиж чадах ийм хүч бидэнд өгөгддөг юм аа. Тийм учраас бид нар Есүсийг загалмайг бид нар нүднийхээ өмнө ил болгодог юм аа. Израилийн ард түмэн Бурхны өмнө гим хийгээд дуулуургүй загаснасаа болоод тэдний амьдралд нэг хүнд хэцүү зүйл орж ирдэг. Тахал орж ирдэг. Тэгээд тэд нар Бурхан минь бидэд үнэхээр уучлаарай. Бид нар одоо яах ёстой? Би юу хийх вэ? Бид нэндээс иргэмээр намайг биднийг авраач гэж ингэж залбирахад Мосегаар дамжуулан нэг хүрэл могоог тэдний нүдний өмнө харагдах газар ил могоог байрлуулад тэгээд тэд нар нэг энгийн хамгийн энгийн юмыг тэднээс хүсдэг. Та нар энэ өвчин тахлаасаа чөлөөлөгдмөр байна уу? Энэ асуудлаас энэ хэцүү байдлаасаа өөрчлөгдмөр байна уу? Та нар тэр өндөрт залгагдсан байгаа тэр хүрэл могоо руу хар. Тэгээд та нар эдгэрэх болно гэж хэлсэн. Тэгээд энэ түүхийг ингээ харангууд яад гэхээр зэрэг харсан болгоно нь эдгэрч байлаа гэж. Зарим нь бол тийм юм байхтай яадаг. Тэгээд эдгэрлээ юу гэж нулимжсэн хүмүүс бас байсан баха. Тэгжээсээс тариа шавхуулж ясан дээр, тэгжээснээс ямар нэгэн арга чарга хийлгэж ясан дээр, тэгжээсээс ямар нэгэн өөр юм бодож олдох ёстой гэж юмнууд хайжсэн баха. Гэхдээ яг итгээд харсан нь эдгэрчсэн байхгүй. Тийм учраас энэ Бурхны үг биднийг юугаар холбодог вэ гэхээр зэрэг итгэлээр холбодог юм аа. Бид нар үргэлж итгэлийн өмнө ухааныг, ойлголтыг тавьдаг. Би ойлгомоор байна, би ухаармаар байна. Би мэдэрмээр байна гэдэг. Гэхдээ итгэлээр энэ бүх зүйлс нь ирдэг юм аа. Ойлголт нь, ухаарл нь, мэдрэмжүүд нь ирдэг юм аа. Өнөөдөр олон хүмүүс яагаад тест итгэхгүй байгаа гэж, яагаад загалмаа дээр хараад загалмаа дээр болсон үйлс итгэхгүй байгаа гэж тэд нар ингээ ойлгомоор байна. Оюун ухаанаа урьдчилж тавьж байна. Ямар нэгэн мэдрэмжээ зүрх сэтгэл хөдлөлөө өмнө нь тавьж байна. Ямар нэгэн ухаарлаа өмнө нь тавьж байна. Тэгэд ухаарчвал би өөрчлөгчнө гэж боддог. Ойлгочвол би юм болчихно гэж боддог. Надад нэг гой таатаа мэдрэмж ирүүл юм болчихно гэж боддог. Гэхдээ Бурхны нэг зарчим нь энэ бүхний өмнө итгэлийг тавьсан юм аа. Тийм учраас та нар итгэлийнхээ дагуу Бурхан тэр итгэлийг чинь шагнаж болно гэдэг та нар итгэх ёстой гэж хэлсэн байна. Амен. Тийм учраас Бурхны үгэнд итгэцгээ ах дүүс минь. Бурхны үгэнд үргэлж итгэцгээ гэж та бүхэнд хэлмээр байна. Хамгийн анхны гайхамшиг
7 цусны хамгийн анхны цус хасгараад Гетсеман цэцэрлэг дотор болсон. Тэнд Есүс хүн төрлөختний төлөө тэр хортой гэм нүглийн хороор дүүрсэн нүглээр дүүрсэн тэр аягнаас уух хэрэгтэй болсон. Тэгэд тэр үнэхээр шаналл зовлон дотор байсан учраас боломжтой бол энэ аягийг надаас зайлуулаач гэж залбирсан. Гэхдээ аава таны л хүсэл биелэгдэг гэж хэлж ирсэн. Тэр ямар хүнд хэцүү юм түүний өмнө тулгархыг тэр мэдчихсэн. Тэр аава би энэ хүний гэм нүглийн улмаас өгөх юм байна. Би энэний өмнөөс бол өгөхгүй шүү гэж хэлэх эрхт хүнд байхгүй. Ингиж гэмийг ялгуурлах. Энэ арай гайгүй хүн. Би энэний өмнөөс бол өгчий. За энэ нэстэ бодзор болоо. Энэний өмнөөс би өгөх яах. Энэний гэм нүгүүд арай дэндүү юм байна гэж тэгж хэлэх хэрэг Есүс байхгүй. Тэр аяхта тэр хор тэр гэм нүглээр дүүрсэн тэр зүйлээс энэ аягийг надаас зайлуулаач гэсэн. Гэхдээ миний хүсэл биелэгдэг ш. Ингиж түүний тэр шаналл, зовлон, тэр депресс, сэтгэл готрол, ганцаардал тэр бүх зүйлс дотор түүний хялгсан суцууд нь тасраад түүний хөлсөөр цус тусал болж газар тулсан. Энэ бол анхны юм. Тэгээ тэр юу шийдсэн мэхэ зэрэг энэ ард түмний бүх гэм нүглийн уучлалын төлөө би үүнийг хийхээр шийдлээ гэсэн. Мэн уучлал гэдэг бол баяр хөөртэйгээр уучлал. Би чамайг та уучлж чана гэж баяр хөөртэй тийм уучлал хизээч байдаггүй. Энэ нь өвдөлтөөр ирдэг. Энэ нь ингээд хүнд хэцүү шийдвэрээр ирдэг. Тэгээд дараа нөгөө нэг гоё хүсэж байгаа баяр хөөр эрх чөлөө нэгдэг юм аа. Амен. Дараагийнх нь зүйл нь авралын гайхамшиг байсан. Авралын гайхамшиг гэж юу хэлж өгнө гэхээр зэрэг миний өмнөөс Есүс зохиулсан. Миний өмнөөс Есүс зодуулсан. Би гэмийнхээ өмнөөс алгадуулах байсан. Би гэмийнхээ өмнөөс цохиулах байсан. Чи мө худалчаа гэд ингээд надад завтын үтгэн энэ надад зохистой байсан. Чи мө алуурчин гэд намайг тэгж хэлээд намайг тэрнийхэн дагуу хандах нь надад зохистой байсан. Чи мө завхаа залуу гэж хэлээд надад тэгж хандах нь надад зохистой байсан. Гэтэл надад нэгэн аврал ирсэн нь намайг хоош нь байлгаад миний өмнөр Есүс зогсоод түүний оронд намайг цогцгоо гэж хэлж байгаа. Энэ бол аврал юм аа. Ягаад гэвэл би түүний өмнөөс энэ бүх зүйлийг үргэлж бэлдэн байна гэж. Есүс бол бидний аврагч юм аа. Амен. Дараачих нь гайхамшигтай зүйл нь 3 дахь гайхамшиг нь ариусгал байсан. Ариусгал. Бид нар хувцсныхаа бохирыг угааж чадна. Биеийнхээ бохирыг бид нар угааж чадна. Сүнс болоос сэтгэлийн бохирыг, оюун бодлын бохирыг бид нар хэрхэн ариун болгож чадах вэ? Бид 24 цагийн туршид үргэлж сайн юм бодно гэж боддог. Энэ нь боломжгүй. 24 цагийн туршид үргэлж зүрхэн маань цэвэр ариун, гэгээлэг байна гэж боддог. Энэ нь боломжгүй. Үргэлж бидний ам нэгүүлсэнгүү давсалсан мэт байна гэж боддог. Тэгээд энийг хийж чадах юм бол ариунд тооцно гэж боддог. Энийг үйлдэлээр үгээр бид нар энийг хийх гэж оролдоод идэг. Гэтэ уг чанар нь бидний чанар гэмт чанартай учраас ямар ч боломжгүй. Яаж ариусгах боломжтой? Яаж ариунд тооцох боломжтой юм бэ? 3 дахь тэр цус хасгаралт. Энэ бол биднийг Есүс Христийн дотор цэвэр ариунд ариусгал тооцох тийм боломжтой болгосон юм. Амен. Тийм учраас би өнөөдөр Есүсийн нэрээр амьдрч чаддаг. Тийм учраас би өнөөдөр Есүсийн нэрээр залбирч чаддаг. Тийм учраас би өнөөдөр Есүсийн хүн гэсэн энэ овгоор овглож чаддаг. Амен. Бид нар бол Есүс их юм аа. Дараачих нь гайхамшигтай зүйл нь бидэрт өвчин, тахал, ангаах ухаан, шинжлэх ухаан, хүний арга барил дийлэхгүй тийм зүйлсүүд бидний амьдралд тохиолддог. Гэтэл бидний амьдрал энийг ялан дийлэх хэрэгцээ байгаа. Энэ бүх өвдөлтийг, тэр бүх өвчин шаналлыг Есүс өөртөө үүрсэн. Та нар ингэ бодоод үзтээ. Есүсийг хараад танихгүй болтлоо зодуус ингэ бодоод үзтээ. Нүд халтрам. Дүр төрх нь бүр алга болсон. Хүний дүр төрх нь хүн байна гэж хэлэхгүй улаан мах болтлоо ташуурдуулсан гэд бодоод үз.
тэр хөлний улнаас толгой орой хүртлэг түүний эд ис, түүний бие мах бодод мэдрээгүй өвчин цохигдоогүй газар гэж байгаагүй үлдээгүй гэсэн үг. Тийм учраас тэр бидний энэ бүх өвчин шаналлыг өөртөө үүрээд тэгээд ингэж хэлсэн. Түүний шарахаар та нар эдгийгдсэн гэж хэлсэн. Амен. Энэ бол гайхамшиг. Дараагийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр зэрэг чөлөөлөлт. Эрх чөлөө. Эрх чөлөө. Эрх чөлөө гэж яг юу вэ? Тамиг татахгүй байх. Ямар нэгэн гэм нүгэл хийхгүй байх. Ямар нэгэн дон хүлээсгүй байхыг бид нар эрх чөлөө гэж хэлдэг. Ямар нэгэн юмд автахгүй, ямар нэгэн боолын, ямар нэгэн юмны эрхшээд байхгүй байхыг бид нар эрх чөлөө гэж боддог. Гэтэл Димитри пастор маань энэ зүйлийг байхдаа бид нар зөвхөн энүүгээр бодож хязгаарлагдаж эрх чөлөөг ийм өчүүхэн ийм таган дотор, савн дотор эрх чөлөөг бодож болохгүй маа гэж хэлсэн. Бид нар бүр бурхны хүү байх тийм эрх чөлөө бидэнд өгөгдсөн. Бид нар бүр бурханлаг байх тийм эрх чөлөө өгөгдсөн. Бидэнд бүр эрх мэдэл өгөгдсөн. Бид нар Есүсийн нэрээр зай муу сатана гэж хэлэх тэр эрх чөлөө бидэнд өгөгдсөн. Бидэнд эрх мэдэл, Есүсийн нэрээр ярих эрх мэдэл. Бид нар Тэнгэрлэг аавынхаа дүр төрхөөр түүний элчин сайд байх тэр эрх чөлөө бидэнд ирсэн. Бид нар зүгээр нэг гимгүү зэвэр ариун гэж байх гэж нэг донгоосоор чөлөөлөгдөх гэж амьдрах энэ нь бол бидний хамгийн наад зах юм. Харин бид нар энэ бүгдийг давуулан дээлээд бид нар Иесус Христтэй хамт тэр эрх чөлөө дотор амьдардаг юм аа. Энэ бол чөлөөлөлт юм аа. Бид нар харанхуйн иргэшээлээс бид нар гэрлийн иргэшээл буюу сатааны хаанчлаас бурхны хаанчлалд бид нар шилжүүлэгдсэн юм аа. Түүний ам ба үхлээр дамжин ингэж аваачигдсан баг. Бид нар өмнө гэмийн боол байсан. Одоо бид нар бурхны хүү болсон. Амен. Дараачихын нэг чухал зүйл нь эвлэрлийн гайхамшиг. Сайн баасан гаргийн орой энэ эвлэр сэдвийг бид нар хуваалцсан. Бид нар бурхантай тэгээ бид нар бие биентэйгээ эвлэрэх хэрэгтэйсэн. Тийм учраас Есүс өөрийнхөө мах бодоор энэ тусгаарлагдчихсэн зүйлийг бурханаас хол байлгажсэн зүйлийг бурхан бидний хооронд байсан тэр хуваагдлын ханыг тэр өөрийнхөө бие мах бодоор энэ хуваагдлын ханыг нураад сунгаад биднийг бурхантай эвлэрүүлсэн, бурхантай нэг болгосон. Бурхан бүр ариунаас ариун, хүн бүр бузраас бузар. Энэ хоёр энэ туйл нэг болж нэг байна гэдэг, эвлэрнэ гэдэг ямар ч боломжтой юм бэ? Мосег уулнаас бууж ирэхэд Мосегийн гэрэлцсэн царийг хараад олон хүмүүс хүү гэж бурхантай байсан биз дээ. Тэр бурханыг нь бид нар үзье, харъя гэж тэд нар гүүгээд бурханы ариун орсгууд ороод бүгд үхчихсэн баг. Бурхан хүн хоёр хамтрах, эвлэлд нь нэгдэх, хамтран ажиллах, үйлчлэхэд саад бас. Нэг нь ариунаас ариун, нэг нь бузраас бузар. Энэ хэрэг яаж нэг болгох вэ? Энэ нь бурхан өөрөө бодож олсон мэрэгэн ухаан. Энэ Есүс Христ юм аа. Амен. Бурхан бол шудраг юм аа. Нүгэлт нь гэм нүглээс болж үхэн гэдгийг тэр тогтоосон болвол энийг за өхгүй байдгийг гэж хэлэх хэрэг бурханд байгаа. Ягаад гэвэл тэр өөрийнхөө аманд өөрийнхөө гаргасан тушаал, хууль тогтоолуудад, зарчмуудад шудраг хандсан юм аа. Тийм учраас хэн нэгэн заавал өөхөх ёстой байсан. Бурхантай эвлэрэхийн тулд, нэг болохын тулд. Энэ нь хосоо гэдэг залуу өөхөх ёстой байсан. Гэтэл тэр өөхөл нь бурхантай эвлэрэхэд боломжгүй, зүгээр хуулийн гүйцэлдэл байсан. Есүс Христ загалмаар дээр хамгийн сүүлчийн үг нь гүйцэлдлээ гэж хэлэхдээ тэр юуг хэлсэн бэ гэхээр зэрэг бурханы бүх хууль тушаалууд хэрэгцсэн гэдгийг. Би хуулийг үгүйсэхээр биш, би хуулийг гүйцэтгүүлэхээр ирсэн юм а гэж Есүс хэлж ирсэн. Тэгээ гүйцэлдээ хуучин гэрээ ингээд цэг тавьсан. Ингээд дууслаа.
Хүмүүс хуулийг биелүүлж чаддаг. Хуулийг биелүүлдэг бас өртөн байсан. Тэрнээс болоод үхэх ёстой байсан. Тэгээд Есүс Христ яг тэнд гүйцэлтэй гэж хэлэхдээ хуучин гэрээнд төгсгөл тавьсан юм. Тэгээд тэр өөрийнхөө биеэр өөрийнхөө цусаар нэгэн шинэ гэрээ тогтоосон. Амен. Ингэж тэр үхлийг өөрийнхөө амьдралд дуулууртаагаар оруулж ирсэн. Ийм агуу эзэн байна. Энэ бол Бурхны мэрэгүү хай юм аа. Энэ Бурхны агуу байдал юм аа. Загалмай үг болвол мөнхөж байгаа хүмүүсийн хувьд мөнхөглөл, харин итгэж аврагдаж байгаа бидний хувьд хүч чадал юм аа. Бурхны хүч чадал юм аа. Амен. Бүгдээрээ хамтдаа 7 дахь тэр гайхамшигыг үзэхээс өмнө трейлерыг нь өдөр үзээд цаашаа явцгаая.
Тэгснээр тэд жадсан дэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудж буй нэгэн мэд түүний төлөө гашуудан ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг. Уйлдаг шиг түүний хойноос асгартал уйлах болно гэж. Загалмаа 7 дахь гайхамшиг энэ бол дахин төрөлт юм аа. Хамгийн анхны хүн Адамаас нэгэн шинэ хүн мэдлэх бүтээх хэрэгтэй болсон бурхан түүний хажуу хавирганаас Адамыг унтуулж агаад нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнд тохирох туслаг чимээ түүнд өгсөн бүхний их буюу Яава түүний эхнэр нь болсон байдаг. Өнөөдөр төрөлт болоход хоёр нэг чухал тэмдэг болдог. Нэг нь цус хасгардаг, нэг нь ус гоождог. Эмэгтэй хүмүүс төрөлтийг мэдж байгаа бах тий. Хүүхд усан дотор байдаг. Тэгээд маш их өвдөлтөөс, урагдалтаас цус гардаг. Есүсийн хажуу хавирга руу яагаад жадлах хэрэгтэй болсон? Яагаад энэ нь олон зуун жилийн туршид иш үзүүлэлтийн өгнүүд дотор хилэгдсэн? Есүс Христийг хажууд нь байгаа тэр хоёр гэмтэнг ясыг нь хугалж хөлийг нь цогсон байгаа тий. Тэрөө бид нар кинон дээрээс харсан тийм үү? Яг тэгвэл тэд нар тэр өдөртөө багтаагаад загалмаа дээрээс тэр өгсөн хүмүүсийг буулгах хэрэгтэй байсан. Тэр нь дээгүр өнгөрөх баярын маш үн цэнтэй өдөр байсан. Тэн дээр ингээд нэг өгсөн хүний цогцос байгаад тэгээ хүмүүс баяр тэмдэглэхийг хүсэхгүй байсан. Тийм учраас хурдан авах хэрэгтэй байсан. Уг нь бол тэнд удаан хугацааны туршид тарчилж, зовж өөхөх ёстой. Гар нь хадаастай, хөл нь хадаастай. Тэгээ хадаастай хөлн дээр ингээд амьсгаа авахын тулд ингээд байнга ингээд тэр хадаастай хөлн дээр тэр ингээд зовж явах шүү дээ. Хэдэн цагийн туршид ингээд зовж иж өөхөх ёстой байсан. Тэгээд түүний нэг ч яс нь хуглахдахгүй байх болно гэдэг иш үзүүлэхийн үг аль хэдийн хэлэгдсэн байсан. Бурхны төлөвлөгөөн дотор. Тэгээд миний Есүс Тэнгэр өөд эцэгтэй сүнсээ даатгаад тэгээд тэр одоо ингээд дууслаа гэд ингээд өгсөн баг. Есүс үнэхээр өгсөн шүү. Тэгээд Ромын цэргийн жанжин эднэрийг одоо хурдан өхүүл өгсөн эсхийг шалга. Тэгээд хурдан өхүүлэхийн тулд хөлийг нь хуг цохиод ямар ч тулгуургүй амьсгал авах тийм боломжгүй болно. Тэгээд хөлөө хуглуулсан нэг нь хурдан өгдөг. Тэгээд Есүс очиод цохих гэсэн чинь аль хэдийн ийсэн өгцөн байсан. Ямар нэгэн өгсөн хүний цус ус хоёр ялгардаг гэдгийг бид нар бүгдээр мэднэ те. Идэж идэж явахдаа төмпөнд юулаа тавьсан цус ус хоёр ялгардаг. Дээгүүр нь ус гүйсэн байдаг тийм. Есүс яг өгсөн гэдгийг энэ задлалт бас яг илэрхийлж байна. Олон хүмүүс Есүсийг амьд гэдгийг одоо эсэргүүцэх гэж оролцсон л доо. Тэр загалмай дээр өхөөгүй байсан. Тэр хатан бушинд байж байгаад оргосон. Эсвэл хэн нэгэн түүнийг яасан. Тэгээд цэргүүдэд тэнд хатан бушийг манжсэн цэргүүдэд ингээд мөг төгрөг өгөөд ингээд худал яриа, цуу яриад ингээд тарааж исэн ч нөгөө дагалдагч нар нь Есүсийн одоо ингээд хулгай хийгээд аваа явчлаа гэж ингээд ийм юмнууд ингээд ярианууд ингээд гаргаад Есүсийг амьд гэдгийг нь одоо булзааруулж эсрүүцэх гэж нуух гэж маш олон юмнууд болж ирсэн. Гэхдээ энэ бүгдийг даван Есүс бол амьд гэдгийг нотолсон. Амен. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэр шинэ бүтээл мөн харах тун хуучин өнгөрч шинэ болсон байна. Тэгэхээр өнөөдөр бид нар дахин төрөх боломжтой юу? Дахин шинэ хүн болох боломжтой юу? Яаж боломжтой? Би шинэ хүн болохын тулд энэ хосоо гэдэг хүн шинэ хүн болохын тулд би одоо яах ёстой? Тэгээд нэгэн хуульч багш хүн Есүс дээр яриад те таны хийж байгаа гайхамшгуудыг хараад таны зааж байгаа сургаалуудыг ингээд сонсоод Бурханаас ирсэн хүн гэдэг чинь батлаад байна. Бурхантай хүн энэ зүйлийг хийнэ гэдгийг би мэдэж байна. Тэгээд чи дахин төрөхгүйгээр чи энэ бүгдийг ойлгохгүй гэж хэлсэн. Хүүш Есүс та чи юу яриад байна? Би ихээхээ хөвлөд ороод тэгээд дахиад би дүрх ёстой гэж ийм байж болох юм уу гэж. Чи Тэнгэрийн имийг ойлгохгүй чи газрын имийг чи яриад чи ойлгохгүй гэж хэлсэн.
та нар дахин шинээр төрөх ёстой. Сүнс ба уснаас төрж байж та нар Тэнгэрийн хаанчлалд орох болно, ойлгох болно гэж Есүс заасан сургаал байгаа. Тийм. Тэгээд бидэрт яг энэ цус ба ус нь тэгээд 7 дахь цус хасгаралт нь тэр устай хамт гарсан нь юуг бидэнд илэрхийлж байгаа вэ гэхээр зэрэг биднийг дахин төрөлтийг илэрхийлж байгаа. За тэгвэл бид нөгөө асуулт асууя. Би дахин төрөхийн тулд би яах ёстой вэ? Би шинэ хүн болохын тулд би яах ёстой вэ? Яах ёстой вэ? Яах ёстой вэ? Би өөхөх ёстой. Би өөхөх ёстой. Би өөхөж байж тэгээд шинэ хосоо төрөх ёстой. Гэхдээ энэ нь гүйцэлдсэн болцсон байхгүй юу? Яаж болсон гэж би Христтэй хамт цовдлогдсон. Би Христтэй хамт цовдлогдсон. Би Христтэй хамт үгсэн. Би Христтэй хамт оршуулгдсан. Христ тэнд өөхөхдөө тэр миний бүх гэмнүглийг намайг аваад хамт өгсөн баг. Гэхдээ надад өвчин зовлон тэр хараа шийтгэдэг мэдрүүлэхгүйгээр өгсөн байхгүй. Энэ бурх Библийн итгэмжит үг. Хэрвээ энийг ойлгож үүнд итгэж чадах юм бол би Христийн амьлалттай нь холбогдсон юм аа. Христ үхлээс дахин амьдуулагдсан. Яг тэр мөчөд би Есүс Христтэй хамт дахин амьдуулагдсан юм аа. Одоо байгаа нь, одоо амьдарч байгаа нь би нөгөө хуучин хосоо биш, одоо Христ дотор байгаа нөгөө шинээр төрсөн шинэ бүтээл, шинэ хосоо амьдарч байгаа гэсэн юм. Амен. Энэ нь үнэхээр Бурхны мэрэгэн ухаан байхгүй юу? Амен. Хүн өөхөхгүйгээр дахин төрөх боломжгүй байсан. Тэгвэл та нар хосоог дахин төрүүлэхийн тулд алаад тэгээд дахин төрүүлэн тийм юм хиймэргүй байсан Бурхан энийг загалмаа дээр Христтэй хамт гүйцэлдүүлсэн. Энэ бол Бурхны мэрэгэн ухаан байхгүй. Хинч бодож ойлгохгүй, сатан ч ойлгоогүй тэр нууцлагдсан зүйл, Бурхны нууцлагдсан тэр зүйл энэ ахгүй. Тийм учраас би өнөөдөр Христтэй хамт дахин амьлуулагдсан. Би Христтэй хамт Христ дотор шинэ бүтээл юм аа. Би шинээр дахин төрсөн юм аа. Тэгвэл нэг юм өмнөх слайд руу явъя. Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовирлдог. Харин хүүхдэд төрүүлэхдээ ертөнцид хүмүүн мэндэлсэнд баярлан дахид зовлонгоо сандаггүй гэж. Ээжүүд үнэн үү? Тэ нэг юм хошин үг гэдэгтэй эмэгтэй хүн дахиж би төрөхгүй гэж ам гардаг. Гэхдээ тэр дахин төрдөг юм аа гэж тийм үү? Би эр хүн болохоор зэрэг тэр эмэгтэй хүмүүсийн тэр өвдөлтийг, зовирыг мэдгүй л дээ, ойлгохгүй. Гэтэ хэцүү гэдгийг нь сонсч байсан. Харин Есүс Христийн загалмаа дээр дахин төрөлтийг авчрахтаа тэр үнэхээр тарчилсан юм. Тэр үнэхээр өвдсөн юм. Тэгээд шин төрөлт болох үед бүхнийг мартдаг. Бүхнийг мартдаг. Хүүхдээ хараад баяр хөөр төрдөг. Ингэж бид нар Христ дотор загалмаагаар дамжин дахин төрсөн юм аа. Ингэж бид нар Бурхны хөвгүүд огтуд болсон юм аа. Амен. Энэ бол итгэмжит үг шүү. Энэ бол үнэхээр зуурах ёстой итгэлийн үг шүү. Ойлгохгүй нь хамаагүй. Ихлээд итгэж. Амен. Тэгээд та нарт үнэхээр Бурхны ариун сүнсний элчит ирэх болно. Намайг харсан, эцгийг харсан. Гэтэл бидэнд эцгийг харуулаач гэж чи яаж хэлнэ вэ? Би эцгийн дотор, эцэг миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу гэж. Өнөөдөр Бурхан бит хоёр түрүү юу болсон бэлээ? Бурхан бит хоёр яасан бэлээ? Нэг болсон. Эвлэрсэн. Тийм үү? Эцэг хүү ариун сүнс гурав юу вэ? Эв нэгдлийн тэр төгс загвар бол тэд ариун сүнсийг бид нар Есүс гэж ярьж болно. Есүсийг бид нар Тэнгэрлэг эцэг гэж ярьж болно. Тэнгэрлэг эцгийг Есүс гэж ярьж болно. Есүсийг ариун сүнс гэж ярьж болно. Ариун сүнсийг Есүс гэж ярьж болно. Тэнгэрлэг эцэг гэж ярьж болно. Энэ гурвыг хооронд нь ялгах
бие биенийг хооронд нь эсэргүүцүүлэх ямар ч юм байхгүй. Ерөөсөө эн чинь эв нэгдлийн нэг байгаагийг харуулж байгаа байхгүй. Бидний залбиралд ийм утгатай байдаг. Бид Есүсээ гэж дуудахдаа ариун сүнстэй нөхөрлөдөг. Ариун сүнстэй нөхөрлөдөг, Есүстэй нөхөрлөдөг. Есүстэй нөхөрлөхдөө эцгийг хардаг. Эцгийг харахтаа Есүсийг хардаг. Энэ гурвын нэгдлийг бид нар ингэж эсэргүүцүүлэх, хооронд нь ялгах, 1 2 3 дахь дараалалд оруулах ямар ч боломж байхгүй. Тэр гурав нэг юм аа. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгаач гэж залбираач гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр би Есүстэй Бурхантай эвлэрсэн нэг бас. Тэгэхээр миний дотор Бурхан харагдах боломжтой. Надаас Бурханы дүр төрх, Бурханы алдар илэрхийлэгдэх боломжтой. Амен. Та нарын дотор ч гэсэн, таны дотор ч гэсэн Бурханы алдар байж, Бурханы зүрх сэтгэл байж, Бурхан оршин байж, бидний зүрх сэтгэл Христ нутаглаж тэгээд бид нар Бурханыг өөрийнхөө энд байгаа байдлаараа харуулах боломжтой. Энэ бол дахин төрөлтэй гайхамшиг юм аа. Бурхантай нэг болсны гайхамшиг юм аа. Амен. Та нар итгэж байна уу? Та нар итгэж байна уу? Амен. Би эцэг дотроо та нар миний дотор, би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно гэж хэлсэн. Бид нар заримдаа Бурхан тэр ас хол тэгээ миний залбирал тэр хол явж хүрэх ёстой гэж юм төсөөлөлтэй байдаг тийм үү. Тэгээ тэр залбирал ингээд зандаа ингээд Бурханд хүрэхгүйгээр унчиж магтгүй, шулуу явсаар агаад хурцж магтгүй нэг тийм төсөөлийн залбиралтай тийм үү. Бурхан ингээд нэг хол байгаа юм шиг энэ бодлуудаас бид нар үнэхээр чөлөөлөгдөх ёстой. Яагаад гэвэл Бурхан битээр нэг юм аа. Би эцгийн дотор, эцэг миний дотор байгаа гэж хэлсэн. Тэгвэл бид нар Христ дотор байгаа юм бол би хэний дотор байгаа гэсэн үг? Би Бурханы дотор байгаа гэсэн. Амен. Бурхан бид хоёрыг ялгах, тусгаарлах. Бурхан надаас ингээд нэг ангид хол уулын орой дээр Тэнгэрийн эрхэс дотор байдаг. Энэ бол тийм биш юм аа. Тэр бидний дотор бидэнтэй хамт байдаг юм аа. Бид нэг юм аа. Амен. Энийг л маш чухал ойлгох. Тэгээд бид нар ариун сүнсээр дахин төрөөд, ариун сүнсээр дүүрээд баптизм хүртээд тэгээд би Есүсийн нэрээр амьдрахад бүх юм боломжтой. Зай сатана гэж хэлэхэд тэр эрх мэдэл баг. Энэ өвчин эдгэр гэж хэлэхэд тэр далаа тэнгисийг намд гэж хэлэхэд тийм эрх мэдэл эдний дотор байдаг. Яагаад гэвэл миний дотор Бурхан өөрөө байгаа юм. Итгэх хэрэгтэй байж. Бид нар Бурхан бид үргэлж бид нар тусгаал боддог. Бид нэг тийм дадал зуршилтай болсон. Бурхан гэдэг хол байгаа. Би түүнд хүрэх хэрэгтэй. Тэр нэг одоо өрөөний буланд байгаа. Нэг тавир дээр байгаа. Ямар нэгэн юм дотор байгаа. Би түүнд очих ёстой гэж боддог. Гэтэл Христ бидний дотор нутаглаж байгаа гэдгийг бид нар үнэхээр ойлгох ёстой. Бид нар Христийн сүм, Христийн дуган юм аа. Тэр миний дотор, бидний дотор оршин байдаг юм аа. Амен. Ингэж бид нар Христтэй хамт төрсөн ийм хүмүүс байна. Эзэн алдарших болтугай. Амен. Манай Магтаалын багийг наашаа гарч ирэхгүй юу? Та нар Есүсийг эцгээс тусгаарлаж харах боломжгүй байдаг шиг гэж байна. Эцэг ч мөн хизээж дахин та нарыг Есүсээс тусгаарлаж хардаггүй юм а гэж. Есүсээр дамжин биднийг харахтаа тэр биднийг одоо юу гэж харж байгаа? Үн цэнтэй гэж харж байгаа. Ариусгагдсан гэж харж байгаа. Тусгаарлагдсан гэж харж байгаа. Зүтгэгдсэн гэж харж байгаа. Биднийг Есүсээс ангид харах боломжгүй болсон. Биднийг Есүсээр дамжин хардаг болсон. Есүс бид хоёрыг тусгаарлах боломжгүй болсон. Ягаад гэвэл бид нэг болчихсон гэсэн. Тийм учраас Христ дотор байгаа нэг нь шинэ бүтээл юм аа.